цаана үзэгчтэй өндөр хаан мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Чингис хот болж үргэлжлсэн цаг үеийн мэдээллээс танилцуулъя. Эхний мэдээ. Монгол улсад орчин цагийн боловсрол шинжилгээ ухааны салбар үүсч хөгжсөний 101 жилийн Монголын багш нарын 56 дахь баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Хинтээ аймгийн боловсролын салбар баярын хурлаа хийж шагналгаадуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. Дэлхийн багш нарын 56 дахь өдөр Монголын багш нарын 28 дахь баярын өдөр тохиож байна. Энэ жил багш нарын баярын өдрийг дэлхийн нийтээр боловсролын өөрчлөлт багшаас эхлэн урайндор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Хинтээ аймгийн хэмжээнд энэ оны хичээлийн жилд 26 ерөнхий боловсролын сургууль 831 багш, сургуулийн өмнөх боловсролын байгууллага 243 багш ажилчид ажиллаж байгаа юм а. Тэгвэл тус өдрийг тохиолдуулан Хинтээ аймгийн боловсролын салбарын баярын хурал хийсэн бөгөөд хурлыг нээж засаг даргын орлогч Бат Зайхан, Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын дарга Хэрлэн Чулуун, боловсрол шинжилгээ ухааны газрын мөнх цэцэгнэр хэллээ. За ингээд эх орны хөгжил, хүний ирээдүй, өрх гэрийн амьдрал бид бүгдээс боловсролын салбараас шалтгаалж байдаг. Иймээс хүнээр хүн хийдэг, өөрөөр хэлбэл зөв сайн хүнийг урлагийн төлөө өөрийн мэдлэг мэргэжлээ цаг ямагт хөгжүүлэн сэтгэлээ гарган хүчээ зориулан ажиллаж буй эрхэм эрдэмт багш нартаа нэг нэгийгээ нөхөн хамтдаа хан хинтийн нутгийн ирээдүйн өнгө төрхийг зөвөр томоор эергээд аз жаргалтайгаар баяр баясгалантай болгох эрхмээс эрхэм ажилд дахин амжилтыг хүсээд та бүхэндээ дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийн гал халуун баярын мэндийг хүргэж байна. Та бүхэндээ баяр амжилтын нэрийг хүсье. За 2021 оноос эхлээд эсдийн ерөнхий шалгалтад үзүүлсэн сурагчдын амжилтыг бүртгэхдээ боловсролын суурийг тавьсан багш, ангийн багш, сурагчдад бэлтгэж оролцуулсан анги удирдсан багш, мэргэжлийн багш нарын мэдлийг нэмэхэд идэвх санаачлалтай үр бүтээлтэй ажилласан мэргэжлийн бүлэг секц байгууллага хамт олныг тус шагнаж урамшуулж байгааг та бүхэн мэдж байгаа. Энэ бол эрдэм мэдлийн их уурхай болсон багш нараа хүүхэд багчуудаа идэвхжүүлэхэд урмыг сэргээхэд тодорхой үр дүнгээ дэмжлэг болж байгаа болов уу гэж харж байгаа. За мөн та бүгдийнхаа нийгмийн асуудал дээр ч гэсэн аймаг орон нутгийн тодорхой бодлого барьж ажиллах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа. Багш нараа орон сууцжуулах, газрын асуудлыг шийдэх гэдэг олон зүйлүүдээр тодорхой орон нутгийн түвшиндээ бид нар бодлого барьж цаашдаа ажиллахаар төлөвлөж байгаа гэдгийг бас дуулгая. За сая сүүлийн 8 сард ээлжийн амралтын хугацаатай байх хугацаанд бид нар эмэгтэй хурлын дарга нар нийлж байгаа Солонгос улсад хөрөнгө оруулагчдын том чуулган болж байгаа мэдээллийг авсан. Энэхүү чуулганд оролцохоор очих үеэрээ Солонгос улсын Данжин хоттой хамтын ажиллагаа эхлүүлэх юм санаачлалыг тавьж тэдний бүх удирдлагуудаа уулзсан. За энэ үеэрээ ч гэсэндээ багш нарынхаа нийгмийн асуудал дээр ялч явахгүй л толгойд өвчин болж байгаа учраас багш нарыгаа яаж өнөөдөр ажил хөтөлбөрөөр эрхлээд арга гэртээ байгаа цаг хугацаанд нь тэднийг өргөө мэдээж тэрийн албаны цалин тэр болгонд хүрэхгүй. Тийм учраас нийгмийн тал дээр нь ч гэсэндээ багш нарынхаа асуудлыг яаж шийдэх үү гэдэг энэ зүйлүүдээр санаа тавьж байгаа. Тэгээ энэ уулзалтын маань үр дүн өгж энэ 10 сарын 13-ны өдөр Данжин хотын засаг дарга нь, хурлын дарга нь, хамгаалын дарга нь, хэлтсийн дарга нар нь, худалдаа ажил төрийн танхимын дарга нь гээд 13 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс Хинтээ аймагт ирж бидний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зургах гэж байна. Тэгээ энэ үеэрээ ч гэсэн бид нар багш нарыгаа зуны 3 сарын хугацаанд амарч явах тэр хугацаанд нь Солонгос улсад ажиллах тэр нөхцөл гэрээгээр шууд очихт нь ажлын байр нь бэлэн байдаг ийм болцоо нэлээд саналаа тавьсан байгаа. Тэгээд хэдэн хоногийн дараа энэ хотын маань удирдлагууд ирж бидэнтэй хамтын ажиллагаа гэрээнд гарын үсэг зурж эхний ажлууд маань хийгдэх баха гэдэгт огт хэрэгэлцэхгүй байгаа. Мөн энэ үеэр боловсролын салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмэр ажлын үр дүнг нь үнэлж төрийн дэд одон медаль салбарыг хүндэт шагнал жуух бичгүүдээр эрдэмтэн багш ажилтан албаагчдыг шагнаж урамшууллаа. Нийт багш нартаа бүгдэнд нь баярын мэнд хүргэе. Хэрлэн 8 дахь цэцэрлэгийн арга зүйч байна. Шагнаасандаа маш их баяртай байна.
багш нартаа баярын мэнд хүргээд ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. 15 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь аль би цөөбийн багшаар, цэцэрлэгийн багшаар болохоор 13 жил ажилласан. Тэгээд арга зүйчээр болохоор одоо 3 дахь жилдээ ажиллаа явж байгаа. Өнөөдөр төрийнхөө хайр ивэлийг наадмаар өгнө олгох төстөөс өөрөө би байгаагүй учраас энэ сайхан хамт олонныхоо дотор төрийнхөө дээд шагналыг авсандаа баяртай байна. Миний би Монгол Улсын их сургууль төгсөөд Хинтээ аймгийн Бэрхийн уурхайд 25 жил багшаар ажилласан, их хэлний багшаар ажилласан. Ажилласан эхний 5-6 жилээсээ эхлээд Масын сургалтаар, яамны 3 удаагийн шалгалтаар тухайн үеийн амжилт чанар дандаа 70-80% шалгагдаж ирсэн. Тэгээд урилгаар Хинтээ аймгийн боловсролын газар Монгол хэлний эхлэний хичээлийн мэргэжилтнээр ажиллаад тэндээс тэтгэврт гарсан. Ингээд миний өчүүхэн хөдөлмөр хавьяаг үнэлсэн төр засагтаа энэ боловсролын байгууллагынхаа хамт олон багш нар, нийт багш нартаа баярын мэнд хүргэе, баярлалаа гэж хэлье. 1981 онд багшийн сургууль төгсөж ирээд ажлын гараагаа Галшиг сумын 8 жил Эрдэнэжимс багштай 8 жилийн сургуулиар ажлын гараагаа эхэлж байсан. Боловсролын байгууллагад би 33 жил ажилласан. Үүнээс 28 жил нь Тэмүдэн төгсгөлийн сургууль багангийн багшаар ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан. Тэгээд ийм төрийн дээд ийм шагнал авсандаа баярлж байна. За Тэмүдэн төгсгөлийн сургуулийн бүх багш ажилчид бяцхан шагналтаа Монголын багш нарын 27 дахь баярын мэндийг дэвшүүлье. Тэгээд ийм өндөр шагнал хүртсэнд их баярлж байна. Ажлын гараагаа Бэрхийн 10 жилийн сургуулиас эхлээд тэнд 10 хэдэн жил ажиллаад одоо 4-р сургуультай ажиллаад одоо өдийг хүрч байна. Одоо улсад нийтдээ 28 жил ажиллаж байна. За Монголын багш нарын 28 дахь жилийн тохиолсон энэ баяртын үйл явдал дээр өнөөдөр төрийн дээд алтан гац одонгоор ингрээ медалсан үнэхээр их баярлж байна. За энэ шагналууд хамт олонны хүч хөдөлмөр нэгтгэсэн нэгдмэл юм шагнал юм аа. Хамт олондоо баярлалаа. Өнгөрсөн 2021 оноос эхлэн эсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн сурагчдын амжилтыг бүртгэхдээ боловсролын суурийг тавьсан багангийн болон анги удирдсан багш мэргэжлийн багш нарын мэдлэгийг нэмэхэд үр бүтээлтэй ажилласан секц байгууллагын хамт олоныг тус урамшуулж эхэлсэн бөгөөд энэ жилч мөн шагнаж урамшууллаа. Мөн суралцагчдын суралцах хүсэл тэмүүлэл тэдний бүтээлч сэтгэлгээ, үйл ажиллагаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх үйл хэрэгээрээ нэгдэн тэргүүлсэн шилдэг сургууль цэцэрлэгийг шалгаруулсан юм а. Дараагийн мэдээ Авилгатай тэмцэх газрын санаачилгаар аймгийн 2 ерөнхий боловсролын сургууль шудраг гэсний танхимтай боллоо. Үүнд хэлэн 4 болон хэрлэн 1-р сургуулиуд шалгарч тус танхимыг бий болгоод байна. Энэхүү танхим нь нийгэм шудраг гэсний түгээн дэлгэрүүлж хариуцлагатай зөв шийдвэр гаргах чадвартай иргэний бэлтгэх зорилготой юм а. Хэрэг шудрагаас байгаа бол энэ хүн бүхэн зориулсан байх ёстой. Хэрэг та шудраг усыг хэрэгжүүлбэл өгсөн ч гэсэн өгөхгүй. Шудрагаас үгүй бол улс орон мөхөн. Хамтарч ажиллаж байгаа гэд амаа өдөлсөн ус залгсан юм шиг дуугаа халбгүй. Хинтээ аймгийн засаг даргын тамгын газар авилгатай тэмцэх газар хамтран авилгыг үл твчгэд иргэн төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах шудраг ёсны үзэл санааг төлөвшүүлэх авилгын эсрэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1 болон 4-р сургуулиудад шудраг ёсны танхимыг нээсэн. Уг танхимаар дамжуулан сургуулийн сурагчдад авилгын боловсрол олгох, цаашлаад аймгийн хэмжээнд иргэдэд шудраг ёсны үзэл, авилга ашиг сонирхлын талаарх мэдээллийг хүргэх юм а. Хэрлэн 1 болон 4-р сургуулиудын хувьд төсөл бичиж оролцсноор шалгаран авилгатай тэмцэх газрын 30 сая төгрөгийн техник тоног төхөөрөмжийн санхүүжилт авсан байна. Манай шудрагсны клубын үйл ажиллагаа маань эхлэлтэй болохоор ерөөхдөө авилгатай тэмцэх газраас шудрагсны клуб байгуулах удирдамж ирсэн. Тэгээ тухайн удирдамжийн дагуу өөрийн сургуулийн багш лам сурантай хамтран одоо шудрагсны клубыг тохижуулах одоо төслийг бичээд за тэгээ төслийг бичснийхээ даруйд авилгатай тэмцэх газрын одоо нэг эрх бүхий хүмүүстэй холбогдож агаад яг нь төслийн удирдамжтай маш наривчилж одоо судлаад тэгээд энэ клубыг 30 сая төгрөгийн тусламжтайгаар байгуулсан байгаа. За тэгээ манай ерөнхийдөө нэг төслийн хүрээнд шудрагсны клубт маань болохоор нийтдээ 25 хүүхэд сурагчид хамрагддаг. Тэгээ тухайн 25 сурагчид маань болохоор 10-аас 11 дугаар ангийн сурагчид байгаа.
За ерөнхийдөө нэг шударгаас гэхлээр л хүмүүс хамгийн түрүүнд авилгал хийл ахуул гэдэл орж ирдэг бахан. Гэтэл шударгаас гэдэг маань өөрөө бүхэл бүтэн улс төрийн философийн шинжилгээ ухаан болж салбар шинжилгээ ухаан болж явдаг. Тэгэхээр энэ шударгаас гэдэг маань өөрөө хүүхэд болгон хүн болгон өдөр тутамдаа амьдралдаа хэрэгжүүлэх дадал, зуршил, хөвшил тэр бүхнийг л хилээд байгаа болохоос ш билүү холоос нэг авилгал хийл ахуул гэдгээс илүү одоо хүүхдүүд маань өдөр болгоны одоо шударгаас гэдэг зүйлийг л өдөр болгоны дадал хөвшил болгоосай. Тэгээд энэ цугласан клубын маань гишүүд бусад хүүхдтэй тий магадгүй одоо энэ сургуулийн хүүхдүүдэд болон цаашлаад бусад сургуулийн хүүхдүүдэд шударгасны үзэл санааг дэлгэрүүлэх одоо энд маань одоо илүү хүртээмжтэй бүгдээрээ одоо ингээд тус дэм болох үүднээс л ерөнхийдөө ингээд байгуулсан байгаа. Барилгатай тэмцэх газраас 30 сая 200 мянган төгрөгийн үн бүхий тоног төхөөрөмж болон тавилга техник хэрэгслийг хүлээн авч за энэхүү танхимынхаа үйл ажиллагаа эхэлсэн байгаа. Энэхүү танхим маань 6 сарын 25-нд эцсийн байдлаар тоног төхөөрөмж маань ухсрагдаад 9 сарын 1-ээс эхлээд ерөнхий хүүхдүүдэд элсэлтэд аваад танхимын үйл ажиллагаа маань эхлээд эхний ээлжинд мэтгэлцээнээр дамжуулаад хүүхдийг хөгжүүлэх за мөн шударгасны тухай үзэл хандлагыг нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор ингээд үйл ажиллагаагаа эхлэн явж байна. За манай сургуулийн хувьд бол 3000 орчим хүүхэдтэй. За тэдгээрээс бүлэг тус бүрээс гэж тооцоод 6-аас 8 дугаар ангийн 25 сурагчийг итгэл мэтгэлцээнээр дамжуулан бусдаа шударгасыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор клубуд үүсгэсэн байгаа. За энэ хүүхдүүд маань хамгийн гол үүрэг нь бол сургуулийн орчинд үүсээд байгаа шударгасны тухай асуудлыг шударга бас байдлын тухай танин мэдэж ангийнхаа болон нийт хэрлэн сумын хүрээнд за мөн олон нийтэд за энэ шударгас гэж юу юм, юун зөв, юун буруу вэ гэдэг үйл ажиллагаануудыг түгээн дэлгэрүүлэх зорилготой байгаа. Тус сургуулиудын шударга ясны клубт одоогоор 25 хүүхэд илсэн ороод байна. Эдгээр хүүхдүүд тус тагмаар дамжуулан шударга ясны үзэл хандлага төлөвшөлтийг ойлгох, илэрхийлэх түвшинд гүйцэтгэх чадамжтай болох юм а. Сайн манай намайг Мөнх хотын Цэцэхэн гэдэг би Хэмтэн аймгийн Хэрлэн сумын лаборатори 1-р сургуулийн 6-ын ангид суралцдаг. Би энэ жилээс буюу саяхан шударгасны клубд илсэн орсон. Тэгээд бидэнд энд орсноос хойш авилга гэж юу вэ? Авилгатай хэрхэн тэмцэх вэ? Мөн шударгас гэж юу вэ? Шударга байхын ач тусын талаар бидэнд мэдлэг өгсөн. Тэгээд миний ойлгосноор шударга зан чанарыг эрхэмлэж хээл ахуулаас хол байх нь хүнийг чимэх мөн цаашдаа сайн явах шалтгаан болдог гэдгийг ойлгосон. Намайг Амар Жаргал гэдэг би 6К-ийн сурагч. Тэгээд би энэ шударгасны клубт орсных нь учир нь би нөгөө бусдад илүү нээлттэй байхыг хүсдэг. Тэгээд том болоод мэргэлж энэ шударгасны талаар илүү олон хүн түгээхийн тулд тууштай ажиллахаа хилчгээ. Тэгээд яг гол үндсэн утга нь шударгас гэдэг нь бол хүн бүрт эрх тэгш хууль үйлчилж эрхтэй эмэгтэйгээр нь ялгуурлан гадуурхгүй байхыг хэлнэ гэж боддог. Миний хувьд бусад хүмүүст хэлэхэд хүнийг мөнгөөр хахуулдахгүй байх, тэгээд илүү тэгш хуультай хүн бүрт эрх тэгш хуулийг үйлчлүүлэхийн тулд ажиллахыг хүсэж байна. Тэгээд ирээдүйд энэ нийгэм илүү гоё болно гэж бодож байгаа. Шударга ясын дагуу шулуун замаар өргөжлөн. За намайг Үүлэн Солонгийн Өсөх ирээдүг гэдэг би ерөнхий боловсролын 4-р сургуулийн 10-ын бай ангид суралцдаг. Анх энэ клубт халууна огш орж ирээд ангид орж ирээд шударга усны клубт орох сонирхолтой хүүхдүүд байна уу гэхэд би ямар клуб гэдгийг сайн мэдэхгүйсэн ч гэсэн өөрийнхөө дур сонирхлоор энэ клубт орж ирсэн. Манай клубт болохоор өөрийн дур сонирхлоор орж ирсэн маш олон хүүхдүүд байгаа гэдэгт итгэж байгаа. Одоо олон сайхан найзуудтай болно. Энэ клубын зорилго бол үргэлж шударга усны клубт шударга усны төлөө байх хүмүүс байх болно. Одоо бид шударга усны клубийнхаа жилийн зорилгыг бол гаргасан байгаа. Тийм тэгээд эхний хийх ажил маань болохоор шууд хүүхдүүдтэй удамжаар явж байгаа хүүхдүүдтэй ер нь шударга усны клуб шударга ус гэж ер нь юу юм бэ гэх ер нь мэдлэгээс нь хуваалж тэгээ бичлэг контент оруулах гэж байгаа юм. Инженерт. За уян хүүхдүүдтэй хандаж бас юу гэж хэлмээр нь шударга ус нэг миний бодлоор нэг ийм зүйл байд юм а гэд хэлчихвэл. За уян хүүхдүүдтэй хандаж хэлэхэд манай клубт орж ирэхэд бол манай үе талга нээлттэй гэж хэлмээр. Шударга ус гэж хүмүүст бүгд гендрийн эрх гэж байхгүй ер нь бүгдэнд нь нээлттэй хандаж бусдад илдэг харилцах. Шударга байдал бол амьдралын хамгийн зөв зам юм.
Авилгал нь яг л тахал шиг нэгээс нөгөөд нөгөөгөөс нэгэнд. Шудраг ёсны танд амар амгаланг авчрах болно. Шудраг ёс бол нийгмийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг. Авилгатай нийгэмд зүрх хүртэл худалдагдана. Ерөнхий боловсролын сургуулиудад энэхүү шудраг ёсны танхимыг бий болгосноор сурагчид чөлөө цаг өр бүтээлтэй өнгөрүүлэх, шудраг ёсны талаарх ойлголтыг авч зөв төлөвшил хандлагыг бий болгох, цаашлаад сурагчид өөрсдийн оролцооны байгууллагаар дамжуулан сургуулийн орчин болоо сум орон нутаг шудраг ёс болон эрх тэгш байдлын талаарх ойлголтыг түгээх үр дүнтэй юм а. Ийм клуб байгаа шүү. Ер нь бол би ингээд өмгөөлөгч болох мөрөөдөлтэй. Тэгээд энэ нөгөө одоо энэ клубт орсноор миний хувьд бол өмгөөлөгч болох анхны маань одоо гараа байх юм уу гэж бодоод тэгээд бусад хүмүүст бас шудраг ос гэж юу вэ? Шудраг осны тухай ойлголтыг бас өгье гэж бодсон доорсон. Илүү одоо ингээд одоо үед чи ер нь бол тэгээ шудраг ос Монгол улсад бас харьцангуй тийм жоохон хэцүү байдалтай байгаа. Тэгээд ирээдүйн хүүхдүүдээсээ эхлээд ингээд сургуулийнхаа хүүхдүүдээс эхлээд ингээд ирээдүйд ингээд хүүхдүүдэд бас ингээд ирээдүйд өөрсдөө ингээд шудраг байх талаар бас иймэрхүү мэдлэг олгоод тэгээд том болоод ч гэсэн өөрсдөө тийм шудраг байвал их зүгээр. Тэгээд бас Монгол улс илүү хөгжих хандлагатай. Тоног төхөөрөмж бол бидний хувьд бол маш хангалттай байгаа. Тэгээ энэ сайхан тоног төхөөрөмжийг сайхан ашиглаад өөрсдөө ингээд сургуулийнхаа хүүхдүүдээс ахуулаад ингээд сургуулийнхаа хүүхдүүд нөлөөлөө. Тэгээд сургуулийн маань хүүхдүүд бас эцэг ихтэй бас тодорхой хэмжээнд нөлөөлөх байх гэж бодож байгаа. Тэгээд сургуулаасаа одоо бас бусад төвийн 2 сургуульд маань бас иймэрхүү клуб байхгүй байгаад байгаа. Тэгээд тэр сургуулийн хүүхдүүд бас тиймэрхүү бас боломж нээлтгүй байгаа болохоор бас тэр хүүхдүүд рүүгээ илүү төлөвлөж ажиллавал бас зүгээр байх. Сэмэцэн намаас сарн цагт наранчмын сарн цагт би энэ клубт анх орж ирэхдээ ер нь бол миний мөрөөдөл ер нь сэтгүүлч мөрөөдөлтэй байхгүй юу. Тэгээд яг сэтгүүлчлэхэнд бол нээлттэй чанараа гаргая гэж бодоод энэ клубт нээлттэй байхын тулд орж ирсэн. Тэгээд ер нь энэ клубийнхээ хүүхдүүдтэй хамтдаа тэгээд айгүй олон нийтлэг санаанаар их гаргаад бусдаа уриалга болгоё гэж бодож байгаа. Одоо энэ Хинтээ аймагта хүүхдүүдийг уриалаад өөрсдөө нээлттэй болгож чаддгүй хүүхдүүдийг илүү сайн нийтлэг болгох чанараар клубийнхээ хүүхдүүдтэй ярилцаад бас тиймэрхүү юм хийж болно. Шудраг ёс байгаа газар эрүүл нийгэм оршин. Практикал даатгалын зүгээс жил бүр азивэсэн даатгал суглаа тайныг зохион явуулдаг. Энэ жилийн хувьд малын индексжүүлсэн даатгалын хонжирт аяныг орон нутагт аяар зохион явуулсан бөгөөд хонжирт аяны аздангууд Хинтээ аймгаас тодорсон байна. Практикал даатгалын зүгээс азивэсэн даатгал суглаа тайныг жил бүр зохион явуулдаг бөгөөд энэ жил 4 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн суглаа тайнд малын индексжүүлсэн даатгалд мал сүргээ даатгуулсан малчтынхаа дунд суглаа тайныг зохион явуулжээ. Тус малын индексжүүлсэн даатгалд орон нутаг бүрээс 2000 гаруй малчид малаа даатгуулсан бол Хинтээ аймгийн хувьд 200 гаруй малчид даатгалд хамрагдаж суглаа тайнд оролцсон бөгөөд суглаа тайны аздангууд тодорлоо. За малын индексжүүлсэн даатгалыг арилжааны Хинтээ аймагт 9 даатгалын компани үйл ажиллагаа явуулдаг. Тэр 9 даатгалын компани малын индексжүүлсэн даатгалыг хийдэг байгаа. Мөн бас 2 банкар дамжуулж хийдэг. За манай практикал даатгал өөрсдийнхөө борлуулалтыг дэвшгээр сүүлийн 4 дахь жилдээ аз дагуулсан даатгал гэсэн ийм аян зарлаад малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан бүх даатгуулагч нарынхаа дунд улсын хэмжээнд ийм сулаат зарладаг байгаа. За тэгээд энэ жилийн суглаанд бол тухайлах юм бол 5 сая төгрөг. За тэгээ 3 мотоцикл хөргөгч хөлдөөгч. За тэгээд 300 мянган төгрөгийн шатхууны хэрэгжил өнгөө даатгуулах гэсэн ийм эрхүүд байсан. За тэрнээс манай Хинтээ аймгийн хэмжээнд 4 даатгуулагч маань ацтан болсон байгаа. За тэрний улсын хэмжээнд зарлагдсан 3 мотоциклийн 2 нь бол манай авсан байгаа. За тэгээд 300 мянган төгрөгийн шатхууны эрх бас манай хоцсон байгаа. Нийт 4 ацтантай байгаа. Тус суглааны супер хонжууруулах мотоциклийн эзэн 3 тодорхоос Хинтээ аймгаас 2 азтан тодоржээ. Мөн 300 мянган төгрөгийн шатхууны эрхээр Нориулсан сумын малчин Батэрдэн, Баян Адрах сумын малчин Баян Жаргал нар тус тодорж шагналаагаар давлаа. За би Хинтээ Дэлгэрэн сумын малчин Пүрвийн зөргөө гэдэг малчин байна. Тэгээд баригдаа даатгалтай хамтарч ажиллаад 4-5 жил болж байна. Баян хамтарч ажилладаг. Тэгээд азтан болсондоо их баяртай байна. Ерөнхийдөө бус даатгалыг бодох юм бол ерөнхийдөө үнэн жуурхаа бодиттой тийм даатгал байгаа. Тэгээд би баян хамтарч ажилладаг байгаа. Би Нориулсан сумын Баян Жаргал гэдэг. Одоо азтан болсондоо маш их баяртай байна. Тэгээд практикал даатгалтайгаа хамт олно. Ажлын өндөр амжилт хүсье.
Ингээд сулаантай юм байна. Тэгээд малдаа бас хорогдол юугийн сайн бүртгүүлж явах юм байна. Анхаас алстан болсноо сонсох тэр юм. Баяртай. Баярлжсэн. Практикал даатгал нь Монголын даатгалын салбарт чухал байр суурь эзэлсээр ирсэн. Тус даатгалын малын индексжүүлсэн даатгал нь малчдын амжиргааны их үүсвэр болсон мал сүргийг байгаль цагуур эрсдэс нөхцөл болон гинтийн гамшигаас үүдэлтэй их хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэх засгийн газрын баталгаа бүхий даатгал гэж хэлж болох юм а. Дараагийн мэдээ. Монгол улсын иргэн та гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэх хэрэгтэй. Харин цагдаагийн байгууллага нь иргэдээс мэдээллийг төлбөртэйгээр авдаг журам бий. Тэгвэл үүний дагуу таны өгсөн мэдээллийн төрөл хэлбэрээс хамаарч мөнгөн урамшууллыг цагдаагийн байгууллагаас олгодог байна. Монгол улсын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд гэмт хэрэг зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авна гэсэн заалт бий. Харин иргэд албан байгууллагын зүгээс эзэн холбогдогч нь тодорхойгүй зам тээврийн осол болоод хэрэг зөрчлөөд эрен сурвалжлагдж буй хүн зэрэггээд гэмт хэрэг зөрчлийн талаарх бүхий л мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдээлэл өгөх хэрэгтэй. Харин таны өгсөн мэдээлэл төрөл хэлбэрээс нь хамаарч цагдаагийн байгууллагаас мөнгөн урамшуул олгодог бөгөөд иргэд тэр бүр энэ талаарх мэдээлэл хомс байдаг гэнэ. Тиймээс Хинтээ аймаг дахь цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн засгийн дарга мөн хоёр иргэд байгууллагаас мэдээлэл авахд баримтлах үнэлгээний жишгийн талаар дараах мэдээллийг өглөө. За эрүүгээр хянаж хэвдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйл, за мөн цагдаагийн албаны тухай хуулийн 11 дугаар зүйл, 39 дугаар зүйл дээр иргэд байгууллагаас цагдаагийн байгууллага гэмтэргийн талаар төлбөртэй мэдээлэл авах тийм үүрэг тодорхой төрлийн гэмт хэрэгүүд дээр мэдээлэл авах тэмцээн үүрэгтэй ажиллаж байгаа. За мөн хууль зүйн дотоод хэргийн сайдын мөн сангийн сайд нарын хамтарсан за 2017 оны 297 за 360 дугаар тушаал байгаа. За тэр тухайн тушаалаар бол за гэмтэргийн талаарх мэдээллийг иргэд байгууллагаас авахтаа одоо баримтлах үнийн жишг тогтоож өгсөн байдаг. За тэгэхээр энэ журман дээр юу гэж заасан байдаг вэ гэхээр за гэмтэргээр үйлдэхээр бэлтгэж байгаа за мөн завдсан за эсвэл одоо үйлдэлсэн тухай мэдээллийг бол 50,000-аас одоо 2 сая төгрөгийн хэмжээнд төгрөгөөр үнэлсэн байдаг. За мөн дахиад 12 жилээс дээш хугацаанд одоо 20 хал шийдвэрлэхээр заасан хүнд гэмтэргийн талаар нэгсэндээ богшмол урд нь үлдэгдээд ялагдагчаар татгадуул цох этгээдэн тогтогдоогүй энэ хэргийн талаар бас мэдээлэл өгөх юм бол 5 сая төгрөг хүртэл үнэлдэг. За мөн үндэстэн дамсан зохион байгуулалттай террор үйлдэл, мансууруулах эм сэтгцэд нөлөөд бодис, за хүн хөдөлтөөлөх гэмтэргийн талаарх бас мэдээллийг 5 сая төгрөг хүртэл хугацаанд төгрөг хүртэл үнэлдэг. За эрен сурлагдж байгаа түүх соёлын бас зүйл, за соёлын бас осгүй үнд болон дурсгал зүйл, бусад эд зүйлсийн талаарх бас мэдээллийг 2 сая төгрөг хүртэл хугацаанд төгрөгөөр хүртэл одоо үнэлсэн ийм жишг үнэлгээний жишгийг бол одоо хууль зүйн дотоод хэргийн сайд болон сангийн сайд нар баталж одоо гаргасан байдаг. Энэ тушаалыг бас иргэдэн маань энэ үнэлгээний жишг нормативын талаар бас энэ төлбөртэй мэдээлэл авах талаар бас хуулийн эрх зүйн мэдлэг тутмаг байдаг учраас бас цагдаагийн байгууллагаас энэ журмын талаар бас иргэдэд бас мэдээлэл өгч байгаа. За өнөөдрийн байдлаар бас аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтөй хамтраад тодорхой одоо санхүүжилтийг аймгийн одоо урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн санхүүжилтэн дээр жил болгон төсвөлж өгөөд за иргэд байгууллагаас энэ төрлийн гэмтэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага аваад за авсан мэдээллийнх нь хүрээнд эрүүгээр хэн шийдвэрлэх ажиллагаа явуулаад батлагдсан тохиолдолд одоо доорх хэмжээнд одоо мэдээллийг үнэлээд тухайн иргэнийг одоо урамшуулах ийм нөхцөл байдалтай бол хууль эрх зүйн зохицуулалт бол байна. Тэгээ энийг бол бас иргэд маань бас тодорхой мэдээж цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах нь бол зүйтэй гэж одоо хэлмээр байна. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл өгсөн хуулийн этгээдийн хууль зүйн ёсны дагуу хандлан нууцладаг тул иргэд мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээлэл задарч ил болох өөрийг нь илчлэх зэрэгс эмэх шаардлагагүй байна. Мөн иргэд урамшуул олж авах зорилгоор худал мэдээлэл өгөх болоод өгөхийг завдвал хуулийн хариуцлагч мөн хүлээх юм а. За хамгийн гол асуудал нөгөө иргэд гэмт хэргийн талаарх мэдээллийг өгчхлөөр нөгөө мэдээлэл задардаг. За мэдээлэл өгсөн нөгөө иргэн маань өөрөө нууцлал алдагддаг. За буцаад одоо намайг мэдээлэл өгсөн талаар мэдгүй. Энэ тал дээр бол хууль заасны дагуу энийг бол маш нууцлах ёстой. За тухайн мэдээлэл өгсөн иргэний талаарх мэдээллийг бол
олон нийтэд болон тухайн хэрэг шалгах явцад бол тухайн иргэнээс ирсэн мэдээллийг бол задлахгүй байх, нууцыг хадгалах үүрэг нь бол цагдаагийн байгууллагын өөрийнх нь одоо үүрэг болж үлдэж байгаа. За дээрээс нь тухайн одоо мэдээллийг бид нар яг нууцлалын зэрэгэлтэйгээр дархийн нэгж болгож хадгалах байдаг юм уу те. Энэ чиглэлийн аюулгүй байдал талаас нь бас хангаж ингэж ажилдаг. Ийм журам бас хэрэгжиж явж байгаа. Өнөөдөр энэ мэдээллийг бас иргэдтэй өгж байгаа шалтгаан нь улсын хэмжээнд бас илрүүлэлт орогдол гэдэг арга хэмжээ явагдаж байгаа. За аймгийн хэмжээнд бас ялагдчихаар татагдвал зохих хэд нь одоо тогтоогдоогүй маш олон хэрэгүүд байдаг. Зээрээс нь энэ мал улгаалах гэмт хэрэг гэдэг одоо эзэн олгогчны тогтоогдоогүй маш олон хэрэгүүд төгөлдөг. Энэ хэрэгүүдийн талаар бас иргэд та бүхэн маань мэдээллийг нууцлалтайгаар за үнэхээр өөрсдийн нэр одоо байгууллагын нэр гэдэг юм өөрийнхөө нэрийг бичгүүгээр нууцлсан хэлбэрээр бас цагдаагийн байгууллагад өргөж болно. За энэ мэдээллийг хүлээж авах албан тушаалтны хувьд бол иргэн цагдаагийн алба. За магадгүй одоо тусгай загтал шуудангаар хүлээж бичгээр авч болно. Эсвэл одоо тусгай дугаарын утсанд одоо хүлээж авах ийм одоо боломж олцсон байгаа. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагтчаар татах этгээдэн тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэг сэрдэгцэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд илрүүлэл ба орогдол 2022 нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байгаа. Тус арга хэмжээний хүрээнд Хинтээ аймаг дахь цагдаагийн газраас иргэдээс төлбөртэй мэдээллийг авах юм. Иймд иргэн та гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл өгөхөөл аймгийн цагдаагийн газар эрүүгийн цагдаагийн засаг болоод тусгай дугааруулах 9010-1 дугаарын утас руу холбогдсон мэдээлэл өгөх боломжтой байна. Ундрахаа мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар та бүхэнд хүрлээ. Үргэлжлүүл Ундрахаа эфирээ хүлээн авна уу.